Яг нөгөө үрсгэлний шороо бэлтгэхдээ бидний шороо байдаг. А нэг бол 2-3 жил үндсэн бууцыг шигшчих юм бол тэр нөгөө нэг хөв төрөстэй байдаг. Тэгэд хийхдээ үд алиг чийг өгчдөг. Тэгэх юм бол нөгөө нэг бартганы чи яроолын нөгөө нөхөр шороо насгараад байхгүй. За тэгээд жонтой ах үүднээс нэг юм дууссан жимс ногооны сагсанд хийчихэж байгаа юм да. За тэгээд үрээ яаж суулгахыг одоо үзүүлье. За тэгээд энэ нөгөө бортгондоо хийсэн хөлсийг чийг хануулна гэж бас байдаг. Тэгэхээр үрээ хийхээс өмнө сайхан услаад маш сайн чийг нь хануулчих хэрэгтэй. За мөн бортгондоо хийх гэж байгаа хуураа шигссэн хөлсөө сайн чийгж өгөхгүй бол бужигнаад байдаг нэг. Хоёрт нөгөө нэг нөхөрөө гооччих гэдэг. Энэ дээр бас нэг чийг хийгээд архичих хэрэгтэй гэдэг шүү. За шигшүүрний хувьд энэ 2 мм-тэй шигшүүр хахт бол хангалттай байдаг. Хит нарийнх нь бас нөгөө нэг шороо чулууч бас орж өгөхгүй. Тэг ийм байхад яг болно. Юу цонхны ялаа шумуулны торон дээр тавиад хоёртээс нь сэгсрээд хийждэг дээ. Яг тэнгуүтэй халуугаар нүхэлж болж байна. За тэгээд нүхлээд тэнгуүтэй үрээ болохоор юу яа шүү. Нэг санжид суулгадсан шүү. За тэгээд нэг санж орчимтай ингэж нүхлээд гэж хаяад за хүн өөрөөр суулгад юм лээ. Энэ амарч хийж болно. За зарим нь бол одоо шууд ингэ дарж идэг. Нэг санжид хийгээл болчихно. Нэг санжид хийгээл ингээл за ингээл ерөнхийдөө болоо явчихж байгаа. За тэгээд ер нь бол минийхээр бол бүгдийн сайхан нөхөө гаргачаад жигдэх нөхөө гаргачаа бүх нүхэндээ үрээ хийчээд тэгээд дараа нь ингээд нөгөө булаад явуул амар байт юм лээ. За ингээд нөгөө өрсөлдөөнүүдээ ийм жижигхэн мөлхөө одоо юу гэдэг хүлэнж маягийн юм хийгээд нөгөөдөлийг чинь хийнэ. За ингээд түрүүнд өгсөн өрсөлдөөсөө за энэ ингээд 3-аас 4 хоногийн дотор ингэж гарч ирж байгаа. Тэгээ мэрс ирхэн гарч ирж байгаа. За ингээд болчихж байгаа юм. За энэ бас 3-4 хоногийн өмнө өрсөлдөөсөн. За энэ бол чинжүү байна. Чинжүү болон помидорыг ийм нэг савнд маш олноор нь өрсөлдөж болдог. Яг тэгэхээр шилжүүлэн суулгалт маш сайхан даадаг байхгүй юу. Тийм болохоор ингээд нэг юм хөөснөцөс тайрсан савнд хийгээд өсөлчж болж байгаа. За энэ бол өгөрцөй байна. Яг за энэ бол шиуга байна. Шиуга бас жоохон алдаг оног гарсан. Тэгээд нөгөө гараагүй идэд нь дахиад нэмээ суулгасан гаргал юм шиг байгаа. Ийм бортонд ч бас суулгаж болдог. За энэ бас нэг урдны хийсэн помидорууд байна. За ийм. За тэгээд инкидээ бол гэрт болон цонхон дээр гэрэлгүүдэд идэг. Тэгээд гэртээ авч хоноод өдөр нь ингээ нарлуулад тахт бол ямар ч асуудалгүй сайн болчдөг. Оруулахад л цон залхуутай. Тэгээд дотор нь гал ус төлөөд нөө цулгаа утсан хийн гээд тэр нэрнийхээ өмнө эхний ээлжинд ингээд яваад байж болно. Дараа нь нэгээд юу юугаарч хийж болно дөө. За бичлэг үзсэнд баярлаа. Лайк дарж өгөөрэй. Subscribe дарж өгөөрэй. Дагахыг бодоорой. За баярлаа.